Smart HR Employee mobile application-ы талаар танилцуулгыг хийе. За, Smart HR mobile employee application-ыг та бүхэн Android бол iOS гар утсан дээр алин дээр нь ч байсан, Play Store бол App Store-оос нэрээр нь бичээд хайгаад утсан дээрээ татаж суулгах боломжтой байгаа. За, Smart HR Employee гэдээ харах юм бол, за Smart Logic LLC буюу манай компани нэртэй за ийм цэнхэр логотой аппликейшн байгаа. За, энэ аппликейшнээ утсан дээрээ нэгдүгээр татаж суулгачнаа гэсэн. За, утсан дээрээ татаж суулгасныхаа дараа хэдүүлээ аппликейшнээ нээгээд орноо. За, аппликейшн руу нэвтрэх хэрэглэгчийн нэр болон түлхүүр үгийг за хүний нөөцүүдээсээ ерөнхийдөө ажилтнууд маань авч явна гэсэн үг. За, эдгээрийг бол хүний нөөцүүд нь удирдаад нууц үгийн солих боломжтой байдаг байгаа. За, хамгийн нэгдүгээрт аппликейшнээ татаж авсны дараа сервер баазын тохиргоо буюу за компанийн тохиргоог хийж өгөх шаардлагатай. За, ингэхдээ аппликейшны ерөнхийдөө зүүн доор байгаа settings icon дээр дараад за нэмэх гэж ороод